Хайчлуудаа. Хайчлуудаа. За. Хайчлуудаа. Яа. Нуудад би яг фолтыг гоё сонгож тайлбарламаар санагцсан. Яг л фолт яг их өөрчлөлт орсон болох юм. За фолт. Фолт сонголоо. За бай. Тэгвэл чиний ревюж нэр. Bye guys. За би флип явуулаа. За эхлэе. Өнгөрсөн жилийг эргэн саны. Өмнөх зээ цувралын утаснууд дээр чип сайжирсныг тооцох юм бол томоохон өөрчлөлтүүд бараг л ороогүй гэж хэлж болно. Үндсэндээ яг л адилхан байсан. Тэгвэл энэ жил бид арай өөр мэдрэмж авах бололтой. Яг одоо миний гарт Galaxy Z Fold 7 байна. Энд яалтчгүй мэдгэдэггүйц томоохон өөрчлөлтүүд орж. Хамгийн ихэнд гарт бариад шууд л мэдрэгдэнэ. Эвхэгдсэн үедээ 8.9 мм, дэлхээстэй үедээ 4.2 мм буюу супер нэмгэн. Бас өмнөх хөлбраасаа бараг 10%-аар хөнгөн болсон. Нэмгэний хувьд эвхэгддэг утас гэхэд iPhone 16 Pro-той бараг ижил зузаантай байсан. Мөн гадна талаас нь харахад шууд л мэдэгдэх нэг зүйл нь бол дэлгэцийн хэмжээ. 7.6 инчээс 8 инч болж томорсон. За батарейны хувьд энийг одоо буурсан ч юм уу унсан үзүүлэлт гэж хэлэхгүй байх. Гэхдээ 4400 мАh батарей буюу өмнөх хөлбөртөйгээ яг ижлэгэн хэмжээний батарейтай худалдаанд гарахаар болсон. За тэгээд энэ бүх батарейг айгүй энгийнээр та бүхэн тайлбарлах юм бол за хамгийн одоо утас бага хэрэглэдэг хүмүүст бол 2 өдөр болно. За энгийн дундаж хэрэглэгчид бол 1 өдөр болно. За тоглоом тоглодог ч юм уу кино контентыг хэмжээгээр үздэг амар одоо хэмжээгээр утас ашигладаг хүмүүст бол 6-аас 10 цагийн хугацаанд ашиглах боломжтой ийм батарей байгаа. За тэгээд Samsung-ийн хувьд сүүлийн Z Fold цувралын 2 хувилбар дээр ерөөсөө батарейны өөрчлөлт хийсэнгүй. Маш сонирхолтой. Дараагийн өөрчлөлт мэдээж камер. Ялангуяа эвхэгддэг утаснууд дээр өндөр зэрэглэлийн камер суйрлуулах хэцүү байдаг. Ягаад гэвэл аль аль тал нь нэмгэн байдаг учраас тэр. Гэхдээ энэ удаа Z Fold цуврал өмнөх 50 мегапикселийн үндсэн камераа халж 200 мегапиксел болгож сайжруулсан. Яг л бидний таамаглаж ирснээр S25 Ultra дээр орж ирсэн үндсэн камерны сайжруулалт энэ удаа Z Fold 7 дээр бас давхар орж ирсэн байгаа. За үүнээс гадна мэдээж 10 мегапикселийн телефото камер мөн 12 мегапикселийн ультра wide камерууд нь бол хэвээрээ гэхдээ үндсэн селфи камер нь бас 4-өөс 10 мегапиксел болж сайжилсан байна. Харин үйлдвэрлэлийн системийн хувьд тайцганаасаа гарахтаа л Android 16 болон One UI 8-тай байгаа. За ингэснээр та одоо multitasking буюу олон үйлдэлийг зэрэг хийх рүү чиглэсэн функцийн сайжруулалтуудыг бас шууд мэдрэх боломжтой. За мөн одоо дэлгэцээ нээлттэй болон хаалттай үедээ бас тэр одоо функцийн сайжруулалт бол илүү одоо уяатай болсон санагдсан. Мөн үүнээс гадна мэдээж Galaxy AI байгаа. Тэгээ чипний хувьд Snapdragon Elite буюу дараагийн үеийн чип сууж өгсөн. За ингэснээр захилгааныг илүү ухаалаг, үр дүнтэй байдлаар ашиглана. Мөн үйлдвэрлэлийн системийг бас хурдан ачааллуулж мэдээллийг хурдан дамжуулах учраас таны утсыг илүү гацалтгүй арай өөр мэдрэмжтэйгээр хэрэглэхэд тань туслана. За өнгөний хувьд болохоор Mint, Silver, Blue, Black гэсэн 4 өнгөний сонголтоор худалдаанд гарч байгаа. За тэгээд энэ удаа худалдаанд гарахдаа $1999 буюу за өмнөх хувилбараасаа $100-аар арай өнтэй худалдаанд гарахаар болжээ. За миний хувьд Z Fold 7-ыг туршиж үзэхэд нэг юм байна. За Анандын хувьд Z Flip 7-ыг туршиж үзэж байгаа. Тэгээд түүний сэтгэгдэл ямар байх нь бүгдээр танилццгаая. За окей. Одоо миний хэлж. Миний гарт байгаа энэ бол Samsung Z Flip 7. Эвхээстэй үедээ алгын чинээ, дэлгээстэй үедээ талын чинээ нуцсанд энэ жил ямар шүү шинжилтүүд өөрчлөлтүүд орсон талаар хамтдаа ярилцъя. Сүүлийн жилүүдэд хүмүүсийн амьдрал улам л энгийн болж, улам цомхон, жижигхэн, авсаархан зүйлсийг хүсэмжлэх болсон. Түүний нэг илэрлэл нь Samsung Z Flip 7 юм. Энэ жилийн өөрчлөлтүүдээс нь ярихад түрүү жилийн Z Flip 6-тай харьцуулах юм бол энэ жилийн Z Flip 7 үйл ялэг арай илүү өргөн болсон байгаа. Ингэснээр дэлгээстэй үедээ гарт барихад яг энгийн утас ярьж байгаа юм шиг илүү эвтэйхэн болсон. Монголчууд бид хүмүүсийг гадна талаас нь биш дотор талаас нь дүгнэж хэлдэг бол харин Z Flip 7-гийн хувьд бол яг эсэргээрээ гадна талаас нь дүгнэх хэрэгтэй. Учир нь хэм бол энэ жилийн хамгийн том өөрчлөлт нь гадна талын Galaxy Window display дээр байгаа. Өмнө нь энэ дэлгэц нь 3.4 инч байсан бол энэ жилийн 4.1 инч болж томроод 2100 nit brightness хүртэлх тод асдаг болоод бас дээрэс нь нэвтрчлэлийн хувьд бол хамаагүй л сайн болсон байна. Тэгэхээр сайн харах юм бол энэ дэлгэц нь камера тойруулаад тэр чигтэн байгаа учраас ер нь уцаараа селфи авах болон скролл контент хийх мөн энийг ямар нэгэн байдлаар ажлын зорилгоор ашиглахад хамаагүй ашиглалттай бас илүү таатай болсон. Хамгийн гол зүйл нь юу гэхээр энэ их олон өөрчлөлтүүд орсон хэрнээ түрүү жилийнхтэй харьцуулахад ганцхан грамаар л илүү хүнд болсон. Гэтэ жоохон хүнд болсон ч гэсэн тамирагийн утсыг бодох юм бол бараг 40 грамаар илүү хөнгөн байна. Энэ жилийн бас нэгэн эрэг өөрчлөлтийн тухайд хэлэх юм бол батарейтай холбоотойгоо өмнө 4000 мАh батарей байсан бол энэ жил 4300 мАh батарейтай болж томсоод тасралтгүй бичлэг үзэх хугацаа нь түрүү жилийн 23 орчим цаг байсан бол энэ жил 31 цаг болж 8 цагаар илүү уртсан байна. Гэхдээ ийм төрлийн утсанд байгаа энэ хамгийн том батарей бол биш шүү.
Гэхдээ хамгийн томуудын нэг бол зөв ёсоор мөн. Хэрв Samsung lithium-ion батарейнаас илүүтэйгээр одоо карбон силикон шинэ технологийн батарей ашигласан бол энээс илүү том батарейтай байх боломжтой. Гэхдээ бид нар тэрийг магадгүй дараагийн жилүүдээс л харах байх. Харамсалтай нь энэ жил камерны хувьд камерагийн шиг 200 мегапикселийн гой камерыг нь аваагүй. Гэхдээ сенсор томорсон байна. Бусдаар бол 50 мегапикселийн үндсэн камер, 12 мегапикселийн ультра вайд камер, мөн 10 мегапикселийн селфи камер нь хэмнэлээ байгаа. Миний хувьд тэгэхээр үнэхээр би төгс утас хэрэг хүссэн бол магадгүй энэ дээр 200 мегапикселийн үндсэн камер, 50 мегапикселийн ультра вайд камер, мөн 24 мегапикселийн селфи камертай байсан бол энэ утас төгс болгож байгаа. Бусдаар бол 10 bit HDR бичлэг, Pro Visual Engine, мөн категори дотор хамгийн супер дүр тохиржуулагчийн нэг гэхэд ер нь бол бусад Samsung-уудын адилаар англи дотор энэ утас супер хэвээр байгаа. Доод софтверийн хувьд энэ жилийн Samsung-ийн Superstar Gemini Live-ийн утсан дээр ашиглах боломжтой. Мөн Now Briefing танд хэмэл оюуханаар танд хамгийн хэрэгтэй гэсэн мэдээллүүдийг өөрөө ирэмблээд өдөр болгон хүргэх боломжтой байгаа. Мөн дээрээс нь утсан дээр нь Android 16 үйлдвэрлэлийн систем болон One UI 8 суудсан тань дээр очно гэсэн үг. Хардверийн хувьд энэ жилийн хамгийн том өөрчлөлт нь чипэндээ байгаа. Тамирагийн шиг Snapdragon 8 Elite for Galaxy чиптэй болоогүй, харин эсэргээрээ Exynos 2500 чиптэй болсон. Z Fold 6-тай харьцуулахад CPU нь 6%, харин GPU нь 26%-аар сайжирсан гэсэн үзүүлэлт байгаа. Гэтэ энгийн хэрэглээнд бол бараг л анзаарагдахгүй дээ. Гэхдээ юу анзаарагдах вэ гэх юм бол шинэ нугасны систем нь анзаарагдана. Энэ жилийн тухайд Armored Flex Engine нугас нь илүү жижигхэн бас илүү нарийнхан болсон байна. Тэгээд өнгөний хувьд хэлэх юм бол Mint, Jet Black, Coral Red, Shadow Blue гэсэн нийтдээ 4 өнгөний сонголтоор гарч байгаа. Mint гэсэн өнгийг нь зөвхөн онлайнаар захиалгасан тохиолдолд авах боломжтой байна. Харин эцнийг хэлэхэд энэ жилийн тухайд Z Flip 7 $1900-аас эхэлж байгаа юм байна. Мэдээж Монголд ирэхдээ үнэ нь харин жаахан нэмэгдэх байна шүү. Оба. За Fold ямар юм бэ? За эцсийн ямар ч зөндөө ашиглаж үзлээ дээ. Эцсийн дүгнэлтээр яг юу гэж дүгнэх вэ гэхээр ер нь бол мэдээж маш их том хэмжээний өөрчлөлт орсон. Би бол тэрнтэй 100% санал нэгдэнэ. За энэ мэдээж угаасаа яг ийм их хөгддөг ч юм уу нугардаг утасны зах зээлд өөр компаниуд орж ирсэнтэй 100% холбоотой баг. За тэгээд яг бүр өөлөөд бүр амар өөч хүний нүдээр харах юм бол заяа. Яг S Pen одоо буюу Samsung-ийн одоо үзгийг спорт хийхэ болцсон гэдэг ч юм уу те. Тэгээ яг батарейн дээр яг нэмэлт өөрчлөлтөөс орж ирээгүй ядаж одоо хурдан чарж хийх боломжтой байдлаар орж ирэх болов уу гэж харж байсан бол орж ирээгүй гэдэг ч юм уу те. Нэг иймэрхүү байдлаар нэг юм өөнч байдлаар харах юм бол тэгэхээр байна. Бусдаар бол надад бол үнэхээр хангалттай хэмжээний яг өмнөх хөлбөрт дарцуулахад бүр мэддэггүй хэмжээний том өөрчлөлтүүд шууд ороод ирсэн гэдэг нь бол харагдаж байна. За тэгээ ялангуяа энэ өөрчлөлтүүдийг бол би энэ Z цувралын гар утсыг хэрэглэдэг хүмүүс бүр илүү их мэдрэх байх гэж би бол бодож байна. Ер нь бол эцсийн дүгнэлт бол бүр Samsung бол энэ одоо энэ удаагийн Z цувралууд дээр бол нэлээд хичээж ажилласан гэж болдог тэгэхээр. Окей. За миний хувьд гэх юм бол Samsung Flip 7-гийн хувьд бол энэ жил гарсан өөрчлөлтүүд нь өмнөх жилүүдэд гарсан өөрчлөлтүүдтэй харьцуулахад өсрөнгөө гарсан өөрчлөлт юм санагдлаа. Ялангуяа энэ Flex Window яг энэ уртлынхны дисплейийн хувьд бол яг энэ утсыг жинхэнэ утгаар нь ашиглахад маш тохиромжтой болгож байгаа юм шиг надад болоо санагдсан. Тэгээд яг уу энэ утсыг хэн зориулагдсан, хэн хамгийн тохирох утас вэ гэх юм бол нэг амар үзүүлэлтүүдийн тоогоод байдаг. Зүгээр амин тийм гоё авсаархан, чамин, завурлаг, хөөрхөн юмыг те хөрхөн жижигэн цэвэн дотор хийгээд аваа явцгүй нэг керман дотор багтаагаад явчих. Хүсэлтэй дуртай тийм хүмүүст илүү тохиромжтой. Нэг ялангуяа магадгүй бүсгүүчүүдэд маань илүү таалагдах яагаад гэвэл урталтаа харсан юм селфи одоо юм дэлгэцтэй болохоор яг нэг үндсэн камераар зураг авахд бол маш сайн гоё харагдах байна. Тэгээ чиний хэлдгээр хэрүү арай тийм жоохон шүүмжнүүдээр хэрэг харах юм болвол миний бодлоор яг хэрүү 200 мегапикселийн чам дээр байгаа камера дээр байсан би амар баяртай байсан. Магадгүй ирээдүйд зүгээр камера нэгийг нь 200 нөгөөдгийг 50 болгоод үндсэн уртлын селфи камерыгаа илүү хэрэг хүчтэй болгосон бол магадгүй энэ утас бол хэрэглээнд төгс утас болох болов гэж би бодлоо. За хэрэг та бүхэн өнөөдрийн анд төрийн турш үзсэн энэ хоёр утас таалагдсан бол та бүхэн яг одоо урьдчилан сахиалгад нь хамрагдах бүрэн боломжтой. Яг одоо Монголд яг битэрийн доор харагдах 7 байгууллага аль биесийн эрхтэйгээр борлуулж байгаа. Тэгэхээр энэ 7 байгууллага руу холбогдоод урьдчилан сахиалгад хамрагдаж болох нэ. За битэрийн энэ утсыг тус бүрдэндээ одоо Fold, Flip 2-ыг одоо тус нь ингээд одоо та бүхэн авлаа гэж бодоход тус бүрд нь Galaxy Watch 7 бэлгэнд дагалдаж байгаа. Мөн Galaxy Z Flip 7 FE загварыг бас авах юм бол Galaxy Buds 3-ыг бас бэлгэнд авах боломжтой. Тэгээ мөн үүнээс гадна 1 жилийн Samsung Care буюу дэлгэцийн баталгааг өгж байгаа. Мөн өмнөх хувилбараа
бас солиулаад энэ утсаа шинэ утсаараа солиулаад трейдинг үйлчлэгээр бас авах бүрэн боломжтой байгаа шүү. Тэгээд та бүхэн яг одоо энэ доор харж байгаа 7 байгууллагаараа холбогдоод урьдчилан сайлгахтай хамаатай. Bye guys. За энэ канал дээр бол Зарим юм бодсон. Okay.